донтох эмгэг тий яг ингээд сүүлийн үед магадгүй айл болгонд асуудал болж байгаа байх. Яг нэг ямар нэг донтох эмгэг гэдэг чинь маш олон төрлийн эмгэгүүд байгаа шүү дээ. Тэгэхээр хоёулаа энэ талаар тренд загварын тренд явдаг шиг донд мөрөөдөө тоглоомтой холбоотой асуудлууд ингээд хүмүүс дотор маш хурдтай ингээд тархсан байгаа байхгүй юу? Яг нөгөө санал болгоод ингээд гарч ирээд байгаа байхгүй юу? Тэнгүүт ингээд та эхний тоглоомныхон баг мөнгийг нь бид нар танд өгөнчвөлөө. Тиймэрхүү утгатай байсан санагдчихэв. ΟМ-ийнхаа ийм Монголоор нэвтэрч ороод тултал төрийн зээлийн аваад бүгднгээр тоглолцсон. Тоглоо байхгүй. Тийм хүний нутагт өстэй тэ өдөр шөнөгөл ажиллаад идэг гэр орныхондоо явуулж байгаа мөнгө байхгүй. Өөртөө зарцуулж байгаа мөнгө байхгүй. Юуны төлөө ажиллаад байгаа мэдхгүй. Тэгэл тэр чинь бидрээс өндөр зээл авч байгаа юм л да тэнд. Тэгэл тэр мөнгөө юунд нь алдахгүй. Нэг дөрвч үлдэхгүй. Тэгэхээр хүмүүс гайхаад байгаа байхгүй. Юу ямар зөний юм бэ чинь. Гэхдээ нэг талын ядж явуулж болно доо. Гэхдээ мөн хүн чанаргүй хүн байна. Гэл яг өндөө бол ингээд яг юм л нөлөөлж байгаа. Гэхдээ яг дондох юм мэрэгжлийн зүгээс харахад бол тухайн хүн бол тэр мөнгийг өөрийнхөө бодол санаагаар захиран зарцуулах боломж угаасаа байхгүй болсон байдаг.